Дараагийн мэдээлэл засгийн газар бизнесийн салбартай өрсөлдөхгүй хэмээн мэдэгдэж байгаа ч эсвэргээрээ харийн агентлагуудаа нэмэлт орлого олох үүрэг даалгавар өгч эхэлсэн. Энэ хүрээнд ч засгийн газрын автобаз төлбөрт үйлчилгээ үзүүлэхээр болсноо зарлаад байна. За энэ нь төр бизнестэй өрсөлдөхгүй гэсэн зарчимтай харшилж байгаа юм. Харин засгийн газрын зүгээс энэ үйлдэлийг буруутгахгүй байна. За төр бизнестэй өрсөлдөхгүй гэдэг зарчмыг засгийн газрын удирдлагууд аман дээр ярьж хэлдэгч нөгөө талдаа төрийн өмчт компаниудыг ашигтай ажиллахыг шаардж эхэлсэн. За энэ хүрээнд засгийн газрын автобаз орлого олохын тулд такси үйлчлэгээ эрхлэхээр болоод байна. За нөгөөтэйгүр 2022 онд засгийн газрын автобазыг аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар болгож статусыг нь өөрчилсөн байна. Мэдээж одоо нэгэн тал одоо ингээл хувийн ашигтай ажиллах хэрэгтэй юм. Та нар өөртөө одоо зарлигаараа орлогоороо зарлигаа нөх гэдэг ийм шиг рүү ингээ явж байгаа тохиолдолд тэр улсуудын буруу биш шүү дээ. Энэ автобазын үйл ажиллагаа дандаа төр аваад ширээд ингэж яваад байж болохгүй байгаа. За дээрх зарчмаар бол цаашид төрийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрүүд ашиг олохын тулд хувийн хвшлийг хийж гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээнүүд рүү өрсөлдөх нөхцөл харагдаж байна.